Хоёулаа энэ чинь эхнийхээ нэвтрүүлгийг элегний өвчлөл гэсэн сэдвийн дагуу бас нэлээд дэлгэрэнгүй мэдээллүүдийг үзэгчдэд хүргэсэн юм чинь одоо дараагийн сэдвийг бас ямар сэдвээр бэлдээд хоёулаа үзэгчдэд хүргэх вэ? За ерөнхийдөө бол элегний өвчлөл ярьсан ч одоо бол элегний бас хамгийн их тулгамж байгаа асуудлуудын нэг бол хүмүүсийн ч их сонирхоод байгаа асуудал бол элегний хавдрал. Тэгэхээр элегний хавдрын талаар жоохон ярих гэж бодож байна. За тэгвэл хоёулаа нэвтрүүлгээ эхлэх үү те. За. За сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эрхэм баян эрүүл мэнд нэвтрүүлгийн дараагийн бас цуврал нэвтрүүлгийг та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж эхний цуврал хичээл бол та бүхэндээ элегний өвчлөлийн талаарх мэдээллүүдийг хүргэсэн бол энэ удаад эмчтэйгээ ярилцаад бас элегний хавдрын талаар мэдээллүүдийг та бүхэндээ өгөхөд бэлэн болсон байна. Мэдээж одоо эрхэм баян эрүүл мэндэд цувралыг та бүхэндээ ихтгэл ивэлт эмнэлгийг үүсгэн байгуулагч анагаах ухааны докторант их барих эмэгтэйчүүдийн хэмж Мөнхбаатар эмчтэйгээ хамтран та бүхэндээ эрүүл мэндийн цуврал нэвтрүүлгийг хүргэж байгаа. За ингээ хоёулаа ярианда орох уу. Мэдээж одоо өмнөх элегний өвчлөл гэсэн сэдвийн дагуу одоо элэг ямар үүргийг гүйцэтгэх вэ гэдгийн дагуу бас нэлээд дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэсэн. Энэ удаад хоёулаа элэг хүний биед ямар үүргийг гүйцэтгэх вэ гэсэн талаар маш товчхон мэдээллүүдийг хүргэе гэж бодож байна. За ерөнхийдөө бол яг хоо элегний хавдрыг бол манай хавдрын эмчнэр бол маш сайн ярина. Яг хоо миний хувьд бол төр сонирхлогын эмч. Гэхдээ яг хоо бас нэг статистикийн хэдэн баримтуудыг аваад тэгээд товчхон бас мэдээлэл өгье. Яг хоо элегний үүргийг би түрүүний хичээлд нэлээд ярьсан. Гэхдээ ерөнхийдөө товчхон 3 гол үүргийг л хэлчихье те. Нэгдүгээр элэг маань өөрөө хоргоожлох үйл ажиллагаатай те. Тэгэхээр чин бид орж ирсэн бүх хорт бөцүүд элэгэнд ирээд улмаар цусаар дамжиж элэгэнд ирээд тэгээд цаашдбал хорт бөцүүд нь шээс өтгнөөр гадагшлах хоргоожлох нэг номерын үүрэг. Хоёр дахь нэг гол үүрэг нь болохоор ерөнхийдөө бол төснийхээ тусламжтайгаар орж ирсэн өөгдсийг задлах үүрэгтэй. Тэ? Гурав дахь гол үүрэг нь болохоор энергийн гол үүрэг болох одоо цусны сахарыг глюкозыг гликоген болгож хадгалах юм үүрэгтэй. Ингээд ийм гурван гол үүрэг нь энэ байна л гэж ойлгож байна. За өнөөдөр мэдээж хамгийн том сэдв болох элегний өвчлөл дараа нь элегний хавдрыг ярьж байгаа учраас элегний хавдар одоо юунаас шалтгаалж үүсч бий болж байна вэ? Үүнд нөлөөлөх хүчин зүйлсүүд. За элегний хавдрыг статистикуудыг харсад ерөнхийдөө бол Монголд тоо баримтуудыг харахад ерөнхийдөө жилдээ нэг 1800-аад хүн элегний хавдраар өвчлөөд байна гэсэн тоо байдаг статистик. За тэгээд ойролцоогоор жилдээ нэг 1600-аад хүн элегний хавдраар нас орж ир гэсэн үзүүлэлт байна. За тэгэхээр ерөнхийдөө элегний хавдар бол одоо нийт хавдруудыг нэг аваад үзэх юм бол нэг номерт орж элегний хавдар. За тэгэхээр хүмүүсүүд ямар хавдрууд одоо ирнэ гэдээ явд юм бэ гэхээр нэгд элегний хавдар явж тий хоёрт ерөнхийдөө бол ходоодны хавдар явж байна. Гуравт одоо уушиг уурс хоолой хавдрууд явж байна. За дөрөвт бол ерөнхийдөө бол улаан хоолой хавдар явж байна. За тавд бол одоо бүдүүн гэцний хавдар явж байна гэдэг ийм хавдрууд явж. За эмэгтэйчүүдэд бол ерөнхийдөө бол элегний хавдар, ходоодны хавдар, умаа хавдар нь 3 дугаар хайранд орж байна. За дөрөвт бол ерөнхийдөө бол улаан хоолой хавдар, тэгээ тавд бүдүүн гэцний хавдар гэдэг ийм шинжүүдээр явж. Эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдэд бодох юм бол одоо элегний хавдар нь илүү байна гэж ойлгож байна. За тэгэхээр элегний хавдар үүсэх шалтгаанууд нь маш олон шалтгаанууд байна. За нэгдүгээрт бол ерөөсөө би түрүүний хичээлд хэрэгжүүлсэн ерөөсөө вирусын алдар тий. Тэгэхээр ерөөсөө ВЦ вирус бол элегний хавдрыг бол нэг номерт үүсгэж байна. Тэгэхээр удаан хугацаагаар бол ВЦ вирусээр өвдөд энэ даашлууд элегний цирроз хатуурлыг үүсгээд энэ хатуурл нь цаашлууд элегний хавдрыг үүсгэж байна л гэж ойлгож байна. Тэгэхээр ерөнхийдөө циррозын суурь дээр элегний хавдар үүсэж байгаа гэж байна. Тэгэхээр элегний цирроз гэдэг байгаа нь юу гэхээр ерөнхийдөө бол элегний одоо хатуурл гэсэн үг. Элегний нэг холбогч идүүд нь ерөнхийдөө элегний одоо эрүүл эдийн засгууд нь холбогч идүүдээр солигдоод ерөнхийдөө нэг цирроз гэдэг нь нимбик гэсэн үгтэй грекийн гаралтай шар үгтэй болоод хатуурл болоод ирж байгаа байхгүй. Энэ цирроз нь элегний хавдрыг бол үүсгэж байгаа. Тэгэхээр элегний хавдарт нэгдүгээр элегний циррозоор удаан хугацаагаар өвдсөн тохиолдолд, хоёрдугаарт ВЦ вирусээр өвдөж удаан тохиолдол явсан тохиолдолд, гуравдугаарт нь архийг удаан хугацаагаар уусан, тий маш их шалтгаан удаан хугацаагаар уусан хүмүүс одоо элегний хавдраар өвчих магадaltaй. Дөрөвт ерөнхийдөө цусны сахар одоо бид нар сахарын өвчтэй гэдэг сахарын өвчтэй хүмүүсүүд тэгээд давхар ВЦ вирустай хавсарсан тохиолдолд тий мөн өөрөө бас одоо
ВЦ вирус, сахарын өвчин ингээд яваад ингээд удаан хугацаанд үргэлжлээд ирэх дээр илгэний хавдрыг үүсгэж байна. За удамшлын гаралтайгаар ерөнхийдөө бас илгэний хавдар үүсгэх магадaltaй гэж үздэг. Иймэрхүү л ерөнхийдөө шалтгаануудаар илгэний хавдар үүсэж байна да. Та түрүүн тоо баримт гэдээ ярьж ирсэн. Ер нь тоо баримтыг дотор нь одоо нөө хүүсийн хувьд аваад үзвэл, насны хувьд аваад үзвэл ер нь ингээд ажиллаж байхад илгэний хавдартай хүмүүс гэхэлэр ер нь 40-с дээшээ насныхаа их голдуу байгаад байдаг. Залуучууд бол харьцангуй бага хувийг эзлээд байгаа юм шиг. Яг нь манай хавдрын эмчтэр өшөө нарийн судалгаанууд байгаа. Би яг тэр хавдрын чиглэлээр нь ажилладаг учраас гэхдээ би аридологи эмчийн хувьд ерөнхийдөө судалгаанууд харахад 50-аас дээш насны тэгээд эрэгтэйчүүд илүү илгэний хавдраар өвчлөгддөг юм байна гэж үзэж байгаа. За тэгээд нөгөө ВЦ вирусээр их удаан хугацаагаар өвдсөн тохиол. За тэрэн дээрээ одоо би юу ярих гэдэг тэгэхээр жишээ нь одоо Америкийн нэгдсэн улсын одоо хавдар нь илгэний хавдар 2% л эзэлдэг гэж байгаа. Тэгэхдээ монголчууд ялангуяа хөгжиж байгаа орнууд тэр дотроо Монгол улс илгэний хавдраараа бараг дэлхийд нэлээд өндөрт орж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор ерөөсөө манад ВЦ вирусын гепатитын тархалт бас өндөр байна л гэж хэлж болно. Ялангуяа одоо бол энэ чинь ВЦ вирус өөрөө цусан бүтээгдэхүүнүүд амжиж халддаг. Одоо нэг удаагийн зүүс тариур гарцсан үед бол халдвар харьцангуй айг. Одооны залуучууд бол гарцсангуй ялангуяа 1991 он дархлаажуулалтын товлолт В вирусын эсрэг вакцины орцсон. Одоо 91 оноос хойш төрсэн бүх хүүхдүүдэд В вирусын вакцины хийж байгаа байхгүй. Тэгэхээр В вирусээр өвдөхгүй гэсэн үг. Ерөнхийдөө бол баг. За тэгээ үнэхээр одоо бусдын одоо оосойд одоо тэгээ захлын мэрэдэг тэгээд янз бүрийн шивээс дамжиж бас халдна. За бэлгийн замаараас дамжиж халдна тий. Ийм тохиолдлуудаас авна ухаас босоо тохиолдлуудаар бол ийм тохиолдлуудаас сэргийлж чадах юм бол ВЦ-гээр өвдөхгүй байх боломжтой. Ерөнхийдөө бол нэгэнд автсан тохиолдолд одоо ВЦ-гээ хурдан одоо хугацаанд эмчилж авах юм бол энэ хавдраас сэргийлж чадна. Тэгэхгүй ингээ удаан хугацаанд явах юм бол ялангуяа С вирусээр өвдсөн тохиолдолд илгэний цирроз дайшлбад хавдар үүсэх магадлал нь илүү өндөр байна гэж ойлгож байна. Бид нар бол наацх нь ингэж ойлгодог л таныг яг нөө Америкээс суралцаад тэмцээ бас олон жил ажиллаж байсан хуваар би асуух. Америкчууд гэхэлэр яг нөө түргэн ол их хөгжсөн газар. Тэр утгаараа бид нар одоо санах цаа Америкт бол ходоодын өвчл, ходоодын хор тавдар, илгэний хор тавдар харьцангуй нөгөө их бэс байгаа гэдэг тийм ойлголттой бас байдаг шүү дээ. Тэр шууд хоол хүнстэй бас хамааралтай гэдэг утгаар нь тийм. Яг илгэнд Америкийн тэр эмчнэрийн бол судалгаагаар бол 2% гэж байгаа байхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол мэдээж Америкийн нэгдсэн улсад бол илгэний өөхөлтүүд асар их. Тархалт асар их, хэвлэгээрээ тархалт их, сахарын өвчин их. Ер нь тусандах сахарын хэмжээ ихсдэг энэ юу чин тархалтай холбоотой. Тэгээ энэ зах зээлд орсноос хойш хүн болгоо одоо ерөнхийдөө хөдөлгөөн хомсдол болсон. Тэгээ ерөнхийдөө гараад машин унаал нэрээс суугаад ингээд ингэснээс болж ерөнхийдөө бол энэ тархалт бол нөлөөлж байгаа. Гэхдээ ер нь бол илгэний хавдарт бол тархалт өөхөлт орно. Гэхдээ ВЦ вирус нь бол 1.8 баггүй. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын ВЦ вирусын тархалт нь харьцангуй бага байна гэсэн үг. Манад бол харьцангуй С вирусын тархалт, В вирусын тархалт харьцангуй өндөр байна. Тэр нь бол одоо бол гайгүй байж болно. Ер нь бол 40, 50, 60, 70 оны ерөнхийдөө тэр үед нөгөө нэг удаагийн зүй тариур байхгүй. Тэ нөгөө дандаа буцлагч хэрглэж исэн үеийг таарад байгаа. Тэр үеийнүүд ерөнхийдөө ВЦ вирусын тархалтууд бол их авч исэн гэдэг үед бас түрүү хэлжсэн. Тэрний бол нөлөө болсон яваад байгаа гэж харж ирж байгаа. Хавдрын одоо тухайн үед хавдар илэрлээ гэхэд эмчэд үзүүлэг байхад бие дээр нь ямар өөрчлөлтүүд шинж тэмдгүүд илэрх вэ? За хавдар бол ерөнхийдөө илгэний хавдар маань саяны шалтгаануудаар бол ингээд ерөнхийдөө бол үүсчихэж байгаа тийм. Гэхдээ илгэний хавдар маань ерөнхийдөө дөрвөн хуваатай. За дөрвөн дотроо ахаад 4А, Б эдгээр ингээд явчихдээ. Яг би зүгээр хар үгээр зүгээр ард түмэнд ойлгомжтой байдлаар хэлэхэд илгэний хавдар эхний шатандаа бол ерөнхийдөө шинж тэмдэг. Ерөнхийдөө 4 шат үүдээ. 4 үе шаттай. За эхний шат нь бол ерөнхийдөө илэг бол өөрөө яг ингээд 8 сегментэд хуваагддаг байхгүй нийтдээ. Тэрний зөвхөн нэг сегментэд нь 3 см-аас доош хэмжээтэй жижигхэн хэмжээний хавдар дөнгөж үүсч ивэл нэгдүгээр шат гэдэг. Тэ одоо дөнгөж нэгхэн сегментээр нь байна гэсэн үг. Хоёрдугаар үе шатанд ороод ирэхээр чинь 2 буюу түүнээс дээш сегментүүдэд олон тооны гэсэн үг тийм нэг биш одоо 2 3 буюу түүнээс дээш хэмжээний хавдрын ургалтууд илгэн дээр үүссэн. Тэгээд тэдэр нь бол тэр жижиг судснуудыг бас хамарсан жижиг судсуудаас ойрс. Тэгээ ялангуяа төсний цорготойгоо тэр ойрхон иймэрхүү шатнууд явж ивэл ерөнхийдөө бол 2 гэж ойлгож байна. За 3 дугаар шатандаа ороод ирэхээр ерөнхийдөө бол мөн олон тооны хавдар чинь жижиг судснуудаас гадна том судснуудыг бас хамарсан. Тэгээд цааш бол ойролцоох эрхтнүүд рүү бол ерөнхийдөө өвсөрхийлсэн. За ерөнхийдөө бол элэг ойрцоо гэдэг чинь ходоод руугаа үсэрхийлсэн тий нойролцоогоо үсэрхийлсэн гэдэг ийм байдлууд ирэх бол 3 дугаар шатанд орсон. За 4 дугаар шатанд ороод ирэхдээ ерөнхийдөө элэг бол тэжихтэй баг хавдрын хэсээр одоо дүүрсэн
хэмжээний хавдар. Тэгээд дээр нь тэр нь өөрөө одоо алсын зайд байгаа эрхтнүүдийг өсөрхийлцээ. Одоо уушг руу gaаж идэм, яс руу gaаж идэм өсөрхийлцээ. Ийм шинж тэмдгүүд рүү ороод ирэхээр ерөөхдөө дөрөвдүгээр шат гэж байгаа байхгүй юу. Тэгээд дөрвөн дотор А, Б гэдэг ингээд бас задран 3 ч гэсэн тэгээд задраа явчихдаг. Энээс хамаарат гарч ирэх шинж тэмдгүүд нь янз бүр байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол нэгдүгээр шатанд бол ерөнхийдөө бол нэг хүнд нэг шинж тэмдэг гарч ирэхгүй. Би түрүүний хичээлээр би ярьж байсан элэг ерөнхийдөө дүлийн өвчин. Яг тэрэн шиг нөгөө элгэнд бол нэг айхтар шинж тэмдэг гарч ирэхгүй. Ялангуяа жижиг хавдар тохиолдол тий. Элгэнийх нь хавдар нь тэгээд 2 3 дахь шатнаар томрох тусмаа элгэнийхээ мэдрэлийн эдэсүүдийг очроод өвдөлт өгөөд эхэлтгэрээ л мэдээлж эхэлнэ. Тэр болохоор мэдэгдэхгүй яваад байдаг хгүй. Ялангуяа нэгдүгээр зэргийн хавдрууд нь ингээд олон хүмүүс шинжилгээ мэлгэнд ороод ирэхтээрээ кент ингээд гарч ирдэг хгүй юу. Тэр үедээ үе элгэний энд хавдар гэдэг тэрийгээ мэдэхгүй кент гараад ирдэг ийм шинжүүд гардаг. Яг 2 дугаар шатандаа ороод ирэхтэр нэг өснө олон тооны болоод тэгээд эрэнгүүтээ мэдрэлийнхаа эдвсэж очроогоод ирэхтэр өвдөлт өгөөд эхэлдэг. За эхлээд бол зүгээр нэг байж байгаад өвдөхгүйсэн мөр зүгээр жоохон дасгал масгал хөдөлгөөн ихэд элгэний баруун хаврын номд доогоор жоохон хөндүүрлээд өвдсөн бол сүүлдээ зүгээр энгийн үед өвдөж эхэлэх хам шинж. Ялангуяа өөр өвдөлт нь яг энэ баруун хаврынхаа номдоор тий. За тэгээ ерөнхийдөө бол ингээд илгийг ингээд хөвлийг 4 хуваагаад үзлээхэд ерөнхийдөө энэ баруун яг энэ талд нь голтолог хөндөрж өвдөн тэр хэсгээр эвгүй оригдох тэгээд өвдөлт нь баруун талд мөрлөөгөө дамжиж өвдөх тий. Ерөнхийдөө ингээд хүзүүрүүгээ энэ төр дамжиж өвдөд идэх хам шинжүүд гарч ирдэг. За тэгээ цаашд бол ерөнхийдөө 3 дугаар шат руу ороод ирэх юм дотор муухаарах, бөөлжих, шалтгаангүйгээр турах. За турах бол ерөнхийдөө гол шинжилтэй тураад ирдэг. Ерөөсөө өвдөлтгүй мөртлөө тураад байдаг тий. Энийг хүмүүс хэлж чичээд яагаад тураад байна гэх тий. Ерөнхийдөө юм тураад. Гэхдээ ерөнхийдөө элгэний хавдар болох хэд хэдэн шинжүүд байдээ. Мэдэгдэх тийм үед бол эмчит яаралтай хандах шинжүүд бол нэгдүгээр баруун хаврын номд доор хүндүүлж өвдөх, эвгүй бодох, баруун даал мөрлөгөө дамжиж өвдөх, дотор муухаарах, бөөлжих, огих. За тэгээд шалтгаангүй турах. За тэгээд гарын хаалга улаах. За тэгээ би түрүү хэлсэн одлог тууралтууд ингээ биеийн дээгүүр нь үүсэх, хүрээний вений судас логших тий. За тэгээ ерөнхийдөө бол зааш бол огж бөөлжхөөс гадна цусаар бөөлж гэдэг ийм хам шинжүүд гарч ирнэ. Хөвлийг гэдэс дүүрэх. За цааш бол 4-р шатанд ороод ирэх чинь өтгөн ийм цагаан шохоотсон өнгөтэй ийм гарч ирэх юм бол энд юу гэлээ хүмүүс гайхан тий. Тийм хам шинж гарах. За тэгээд арьс саст амархан хөхрөх. Хамраас буудлнаас амархан цус гарамтгаа болох. Шээс ийм хар хөрөө өнгөтэй гарах. Баас цагаан шохоорхох гарах ийм шинжүүд л гарч ирэндээ гол шинжүүд нь. Тэгээ ер нь бүр цаашаа хүндрээд ирэх юм бол маш хүчтэй өвдөлт өгнө. За манайхан болох төр ерөнхийдөө бол элгэний циррозын бүр хүндрэл гэсэн үг элгэний хавдрын гол хүндрэл нь цаашд бол улаан хоолой вений судсууд хагараад тэгээ ерөнхийдөө бол ингээд бөөлждөг. Тэр нь болох төр улаан өрнгээд бөөлж. Энэндээ бол манайхан элгээрээ бөөлжнөд үүндээ бол улаан хоолой судсууд хагараад ингээд бөөлжж байгаа. Тэгээд хөвлийг хийц дүүрнэ. За ацид гэж ярьдаг хэв дүүрэн шингэн үсцэн. Ийм шинжүүд л гарч ирээ. Тэгээд нас урдаг тийм шинжүүд гарна да. Хоёулаа тэгэхээр одоо урьдчилсан сэргийлэлтэй бас тийм мэдээллүүд өгөө гэж бодож байна. Мэдээж нь урьдчилсан сэргийлэлт гэхээр жилдээ 2 удаа муулралаа 1 удаа үзлэг шинжилгээнд хамрагдах л та. Жилдээ 1 удаа л эход харуулаад байхад болж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө хамгийн гол шинж тэр. Тэгэхээр бид хүн манайхан бол ерөнхийдөө ингээд машин техникээ ороо явдаг шиг зүгээр нэг эход очоод нэг харуулчих хэвээр. Тэгээд эход харахад элгэн дээр янз бүрийн байна уу? Одоо байна. Хавдрууд ялангуяа бол ямар ч юмчтар хараад л уншилчин. Ерөнхийдөө элгэн дээр үүсгэр байвал тэгэл ойлгомжтой. Тэрийг эрт үед нь онцлох тусмаа элгэний хавдар онцлох эмчлэгдэх боломж нь 100% бараг байна гэж ойлгож байна. Тэгэхээр эрт үед нь онцлоогүйгээр голтууд 3 4 дугаар шатанд орцсон үедээ онцлогдоод ингээ эрэхтэр одоо нас уралт төдий чинь өндөр болно гэсэн. Тэгэхээр эход жилдээ 1 удаа харуулчих хэрэгтэй. За тэгээд лабораторийн шинжилгээ өгөх хэрэгтэй. За энэ дотор элгэн дээр бол ерөнхийдөө бол хортой хоргүй хавдрууд байдаг. За элгийг би түрүүнэг хэллээ. Хавдар нь өөрөө элгэний яг өөрөө хангалттай хортой хавдар гэж байдаг байхгүй юу? Элгэний өөрийнх нь гепатоцитисээс гаралтай элгэний өөрийнх нь хавдар. Тэгвэл элгэний 2 дахь хавдар гэж байдаг. Тэр нь болохоор чи ходоод өөр босод эрхтнүүдээс үсэрхийлж элгэнд ирсэн хавдар гэж байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ хавдрууд нь аль нь байна? Тэрийг ялгаж явах харна, аль хэсэгт нь байна, байрлал нь ямар байна, хэмжээ нь ямар байна. Ингээ хараад ирэх мэдчихнэ. За 2 дугаарт цусны ерөнхий шинжилгээ өгөн. За энэ дээр бол одоо нийт уургийн хэмжээ багассан бай, тэ цагаан эсүүд нь өндөр болсон байна. За мэдээж альфа бета протеин гэдэг одоо энэ шинжилгээ бол элгэний хавдрын эсийн шинжилгээ өндөр байна уу харчна. За Америк нэгдсэн улсууд намайг одоо тэнд одоо дадлага ерөнхийдөө хараад хахад PIVK 2 гэдэг шинжилгээ айгүй өндөр одоо эрт үед нь илрүүлж чадчих байгаа байхгүй тэр шинжилгээ. Энэ бол манай Монголд бас орж ирчээд байгаа. Энийг бол дөнгөж элгэн дээр хавдар үүсэж байгаа үед нь PIVK 2 гэдэг
шинжилгээг өгөхөд ялангуяа жижигхэн хэмжээний хавдрын үед бол илгэний хавдрын байна гэдгийг гаргаж ирдэг бас наривчсан шинжилгээ байна. За тэгээд цаашлбал тодорхойлолттой компьютер томографи хийж болж байна. Энэ дээр бас илгэнийхээ хавдрын байрлал хэмжээ, судасчлал, өөхлөлт ямар байна гэдээ бүх юм гаргаад ирдэг. Тодорсож байдсан MRI, CT хийчихнэ. Энэ эдрүү бол ерөнхийдөө бол онцлогооны гол одоо юмуд нь байна гэж ойлгож байна. Одоо монголчууд хамгийн их мэддэж штэ. За яг энэ илгэний хавдар дээр бол хитгээр яг шатанд нь орсон үед нөгөө бидний яриадаг хамгийн их мэдээд идэг хийм имчилгээ, туяа имчилгээ гэдэг. За тэгээд тэр шатанд нь хийм имчилгээ, туяа имчилгээ хийснээрээ гарах тэр имчилгээний үр дүн хэдэн хувьтай байдаг. За ерөнхийдөө бол илгэний одоо хавдар нь яг эрт үедээ л онцлог тусмаа төдийчний имчилгээ сайн байна гэж төрүүлсэн. Тэгэхээр зөвхөн би сая 1-р үе шатанда илгэний зөвхөн нэг сегментийг хамарсан жижиг хэмжээний илгэний хавдар ах юм бол ерөнхийдөө нээлттэй болон дурангаар мэслийн хагалгааг л авчна. Өөрөөр бусад эрхтнэргөө үсэрхийлээгүй илгэний зөвхөн нэг сегментийг хамарсан байх юм бол бүрэн боломжтой. Тэгэхдээ энэ дотроо бураг том хэмжээтэй байсан болгоход байлаа гэхэд нэг 70% хүртэл нь мэс засал хийж авах боломжтой. Элэг өөрөө болчирхайлах хэрэгтэй учраас маш амархан нөхөн төвчдөг. Тийм учраас ерөнхийдөө бол элгийг 60-70%-ийн хүртэл ингээд хавдрыг авахд бол эргээд нөхөн төлж сурах боломжтой гэсэн. За хавдрыг бол ерөнхийдөө нээлттэй болон дурангийн аргаар хаваад авчдаг. За 2-3 дугаар шатанда ерөнхийдөө ер нь бол элгэний одоо эмчилгээнүүдийн хавдрын мэслээс гадна сүүлийн үед бол арилог эмчнэрийн маш олон аргууд өгдөө. За нэгдүгээрт нь бол нэгдүгээрт мэсэл, хоёрдугаарт нь ерөнхийдөө бол өндөр татамжтай долгионы 100 градусын хүртэл халуунаар түлж хэмждэг. Яг тэр хавдрын. Мөн бол трансэмболизаци буюу яг тэр илгэний хавдрыг тижээж байгаа судсын бөглөх эмчилгээ бас байдаг. За гуравт нь тэр хавдрыг хөлтөөгөөд бас одоо өсөлтийн зогсоочдөг харах байдаг. За мөн одоо түлж гин, хөлдөөж гин, судсыг боож гин, мэслэлаар ингээд авж гин. Үүнээс гадна ерөнхийдөө бол элгийг одоо сүүлийн үед бол одоо элэг нөхөн шилжүүлэх хагалгаа мэслүүдийг л хийгдэж байна. За Монголд бол одоо манай эмчнэр бол одоо үнэхээр одоо дэлхийн түвшиний бүх хагалгаануудыг бол эндээ хийж чадчихна. Эрүүл мэндийн даатгалын системээр одоо сая шинэ хуулиараа 100%-аар одоо даатгалаар элэг нөхөн шилжүүлэх хагалгаа хийдэг боллоо шүү дээ. Ийм хагалгаануудыг бол бүрэн хийх боломжтой болчиход байна гэж ойлгож байна. Одоо хоёулаа нөгөө талаасаа элэг ямар одоо хоол унсанд дуртай юм. За элэг юунд дургүй юм. Энийгээ бас товчхон үзэгчтэй мэдээлэл хүргэж тийм ээ. За яг нь ерөнхийдөө түрүүний хичээл дээр би ярьжсэн тийм. За элэг бол ерөнхийдөө их жимсэн туртай хэрэгтэй тийм. Тэгэхээр би бол ерөнхийдөө бол элгээ та нар цэвэрлээд явъя гэвэл жимсэн айдэл гэж хэлнэ тийм. Тэр дотор айлан байна. За тэгээ ногоон ургамлууд байна, брокколи байж гин тийм. Тэгээд сармис байж гин. За ер нь бол навчит ургамлууд их байж гин. Турмерик байж гин. За ийм юмнууд бол ерөнхийдөө элгэнд аягүй сайн байдаг. За мэдээж дургу хамгийн мэдээж архил байна шүү дээ. Хамгийн хортой бүтээгдэхүүн бол архил байж. Архийг удаан хугацаанд хэрэглэсний тохиолдолд энэ элгэний одоо цирроз цаашлбар хавдар үүснэ гэж байна. Гуравт нь бол ер нь урьдчилан сэргийлэхийн тулд ер нь бол хүн болгон өөрийн одоо сахлын гутгатай, пирэдихтэй тэгээд тий одоо зүгээр эн чинь зүгээр энгийн л юу байхгүй. Энээс ВЦ вирусыг өөрөөс хамгаалж чинь. За тохиолдлын бэлгийн хавьд орохгүй байх хэвээр тий нөгөө бэлгэвчтэй байх хэвээр гэдгээс эхлээд эн чинь нөгөө ВЦ вирусыг авахаас хамгаалж чинь. За янз бүрийн газар очиод шивээс хийлэхгүй байх хэрэгтэй байна тий. За мэдээж сайн газар очихдоо мэдээж одоо юм сайхан өгдсөн тариа тусал хийлэхдээ бүх юм яг харж иж хийх ёстой гэдэг. Гэмтэр одоо бүр юм нарийн шаардлагуудыг тавьж тий эмнэлгүүд одоо ямар нэгэн байдлаар шиприсний халдвар гэж юм байхгүй болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг байх хэрэгтэй. За вирусын эсрэг вакцинда одоо хүүхдүүдэд хамруулах хэрэгтэй. За вирусын вакцин чи өөрөө бас эмчилгээний журмаар бас 3 тунгийн бас хийж ин тэрийг хийх хэрэгтэй. За тэгээ вирусынхаа өөрөө тоолуулж явах хэрэгтэй. Зээгээ тоолуулж явах хэрэгтэй. Идэвхжлэн өндөр бол дор нь эмчилгээг нь авч явах хэрэгтэй. Гэх ийм өрчлөн сэргийлэх арга хэмжээнд авч чадах юм бол та элгэний хавдраас өөрийгөө бүрэн сэргийлж чадна гэж ойлгож байна. Түрүүн би шинж тэмдгүүд хэлсэн. Яг ийм шинж тэмдгэл гарч ивэл та очиод эрт хугацаанд нь онцлуулж чадах юм бол элгэний хавдраас төдийчний эрт хугацаанд сэргийлж чадна. Ойлгож байна. Одоо бид ган барих гэж ярьдаг штэ. Хэмлэгээс ямар нэгэн хагалгаанд орсны дараах заалт юу баримлах вэ? Юу хориглох вэ гэлэгдэг. За элгэний яг энэ хавдрын 1-2 дугаар шатны дараа одоо энгийн одоо тэдгээр өвчнүүдийг баримлах хэрэгтэй зүйлүүд. Ер нь бол гэрийн нөхцөлтөл гэсэн. Ер нь бол яг одоо хавдар болцсныхаа дараа нь гэж байна тий. За мэдээж эмчтэй банк үзүүлж авах тий. Хавдар нь өөрөө ахиж ургалт байна уугүй үзэх нь бол эхо хяналтад тогтмол хийж байгаа. Хоёрдугаар ерөнхийдөө бол
ер нь бол аль болох нэг витамин D зүйлийг хийхгүй байх хэрэгтэй бас тийм. Ягаад гэвэл нөгөө элэгний эсийг өөрөө гепатитисийн гаралтай хавдар бол тэр нь бас их ургалт их явагддаг бас дүүргэнтүүд. Тийм учраас тэрнийг бас одоо манайхан болох дээр хитрхи их бас нөгөө витамин D талын юм хавтартай болцсон ойн бол хийж болохгүй гэдг бас мэд. Тэр бас зөв тийм. За 3 дахь юм бол мэдээж ариг тарс хортой бүтээгдэхүүнүүдээс хол байх хэрэгтэй. За дөрөвт бол ерөнхийдөө бол элэгний хавдрын үед бол одоо өөрөө бас одоо хавдрыг цааш нь тархаахгүй тул ер нь бол аль болох одоо хүнд юм өрөхгүй байх тий. За тэгээд цус алдахгүй тул гэсэн үг шүү дээ. Тэгээд цуснд даралтаа өндөр байхгүй байх. Энэ даралт ихсэх өвчин чинь өөрөө бас одоо ялангуяа элэгний хавдрын үед тий сүүлийн шатандаа орцоо даралт их өндөр явах юм бол улаан хоолой венес үзүүд хагарах харвалт өгөх шинжүүд өгдөг. Тэрийг сахиных хэрэгтэй байна. За тэгээд цуснд одоо сахарын хэмжээ тогтмол үзүүлж авах хэрэгтэй. Сахар идэж нь өндөр ахсмаа тэрийг хэлцрээд ихсээд ирэхээр одоо бас болдгоо. Тийм учраас сахарын хэмжээ байнга үзүүлж явах хэрэгтэй. Гэх мэт ийм дэглэмүүдийг бол байнга барьж явах хэрэгтэй гэж ойлгож байна. Одоо жирэмсэн эмэгтэйчүүд одоо жишээ нь VCD вирустай байхад урагт одоо хэрхэн яаж нөлөөлөх вэ? Ямар эмчилгээ заалтыг баримлах хэрэгтэй? За яг нь ерөнхийдөө бол жирэмсэн эмэгтэйчүүд бол тогтмол одоо ерөнхийдөө жирэмсэн эмэгтэйчүүд бол өөрөө эхо хяналтаа хийгээ авчдаг тийм. За тэгээ эхо хяналтаа хийгээ авдаг учраас эмчнэр бол ерөнхийдөө бүх хэрэгтнүүдийг үзчихдэг. Ганцхан жирэмсэн ургаа үзэхээс гадна эхлээд дөнгөж хяналтанд ороход нь бүгдийг үзээ авчдаг учраас за элэгний хавдар байгаа үгүйг нь мэдчихийж цаашаа тээх үгүйгээ шийдэж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ элэгний хавдартай тэрний өсөлтөнд том өдрөө байвал ерөнхийдөө бол жирэмсдийг цаашаа явуулах үгүйг эмчнэрийн зөвлөгөөнөөр шийддэг. Тэгэхээр ер нь бол энэ хавдрын чинь юм чи ганц юм шийддэг бай. Ерөнхийдөө бол бүх эмчнэрийн олон эмчнэрийн одоо зөвлөгөөнөөр тэгээ энэ хавдрын ургалт нь хаанаа ямар байна гэдгээр нь хамаарч цаашаа одоо жирэмслүүлэх үү, ургийг тээх үү, тээхгүй таслах уу гэдгийг чинь олон эмчнэр өөрсдөө зөвлөгөөнөөр шийдэж явдаг учраас энийг бол ганц эмчийн зөвлөгөөнөөр явахгүй гэж ойлгож байна. Сайн байцгаараа та бүхэндээ элэгний өвчлийн талаар тэр дотор элэгний хавдар өвчний талаар ярихаар өнөөдөр бэлтлээ. За элэгний хавдар өвчний талаар бол ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсад байрдаг элэгний хавдрын төв институтээс гаргасан мэдээллээр та бүхэндээ товчхон мэдээлэл өгье. За энэ элэгний хавдар маань өөрөө яг ямар шинж тэмдэг гарах вэ? Ямар үед яг эмчит хандах уу? Талаар товчхон одоо мэдээллийг уг институт гаргасан байгаа. За эндээс одоо товчхон та бүхэн танилцуулъя. За эндээс ингээ харахад ерөнхийдөө элэгний одоо яг анхдагч хавдар буюу элэгний өөрийнх нь гепатитисээс гаралтай хавдар болол Америкийн нэгдсэн улсад бол нийт хавдрын 2% эзэлдэг болвол манай орны хөгжиж байгаа орнуудад бол нийт хавдрын бараг 50% нь элэгний хавдар эзэлдэг гэж гаргаж байна. Энэ дотроо бол Монгол улс бол дэлхийд бол элэгний хавдраараа нэлээд дээгүүр ордог. За жилдээ ойролцоогоор 1800 хүн элэгний хавдраар онцлогдож байна. За 1600 хүн элэгний хавдраар нас орж байна гэсэн статистик тоо байдаг. Тэгэхээр манай бол элэгний хавдар өвчин бол ерөнхийдөө бол нийт хавдрынхаа эхний байранд ордог. За элэгний хавдар маань нэгд ороод хоёрт ерөнхийдөө ходоодны хавдар, за гуравт ерөнхийдөө уушиг гуурсан хоолой хавдар, за дөрөвт улаан хоолой хавдар, тавд ерөнхийдөө бүдүүн гизний хавдар ингээ ордог. Тэгээд эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүдний илүү элэгний хавдраар өвчлөл их байдаг. А эмэгтэйчүүдийн хавдар бол нэгдүгээрт бол элэгний хавдараас ордог, хоёрт ходоодны хавдар, гуравт бол умаан хавдрууд ордог. Дөрөвт бол улаан хоолой хавдар, тавд бүдүүн гизний хавдрууд ордгоо гэсэн ийм статистикс тоо байдаг. За энэс үнэхээр Монгол дахь одоо хавдрынхаа товчхон танилцуулахад ерөнхийдөө ийм байна. За ингээд цаашаа явъя. За ер нь бол элэгний хавдар маань за одоо энэ хавдрыг харуулж байна. За энэ дээр би та бүхэн дараа нь хэлэн. За элэгний хавдар маань нийт одоо энэ хүний элэгний хорт хавдар маань гепатитын дархалтаас хамаарч одоо явагддаг энэ улс орнууд гепатитын дархалт хэр их байна тэрнээс хамаарч элэгний хавдар нь шууд хамааралтай явагдгаа гэж байна. За энэ дээрс элэгний та бүхэнд бол ерөнхийдөө бол хаана байрладгийг за хэлсэн мэн. За элэг бол хамгийн том бочирхайлаг эргэтэн баруун хавирганы номонд оршдог ийм эргэтэн байдаг. За та бүхэн яг энэ баруун хавирганыхаа номонд ор ингээ барих юм бол доор нь элэгний доор ирмэгийг мэдэрч олноо. За элэг маань ерөнхийдөө маш олон төрлийн үүрэг үүсдэг. Үүндээс та бүхэнд ерөнхийдөө 3 үүргийн за энэ одоо яг
оруулж харуулсан байна. За элэг 3 үндсэн үүргийг гүйцэтгэдэг. За нэгдүгээрт нь бол элэгний хамгийн чухал үүрэг нь элэг маань түрүүнийх хичээл дээр хэлжсэн хоргоожуулах үйл ажиллагааг гүйцэтгэе гэж. За энэ болохоор бүх одоо хорт үсэг бодис солилцооны дүндээс хорт үсэд элгэнд ир шүүгдэх процесс явагддаг. За элгэнд шүүгдээд цусаар дамжаад одоо элгэнд очиж хоргоожуулээд тэгээ улмаар шээс болон өтгнөөр хорт үсүүд ялгарах хамгийн гол үүрэг нь элгэнд явагдж идэг гэж ойлгож байна. Нэгдэх үүрэг нь. За хоёр дахь үүрэг нь бол элэгний бас нэг чухал үүрэг нь бол элэг өөрөө төсийг бүтээдэг. За энэ төснийхөө оролцоотойгоор бид орчсон хоолт ижээд ялангуяа өөх төсийг задлах үүрэг үүсдэг. Гэхдээ бид түрүүний хичээл дээр хэлжсэн хүн уураг өөх төс нүүрс усыг авдаг. Тэгвэл орж ирсэн өөх төсийн төсний оролцоотойгоор элэгнээс гарсан төсний оролцоотойгоор өөх төсийгөө задлана гэсэн хоёр дахь нэг үүрэг нь байж байна. За 3 дахь үүрэг нь болохоор хүний энергийг хамгийн чухал одоо хүн бие организмын хамгийн чухал юм бол энерги байдаг. За энерги энэ дотор тусанд сахарыг глюкозыг гликоген болгож хувирах гол үүргийг 3 дахь үүрэг нь гүйцэтгэдэг гэж хэлж байна. За одоо энэ дээрээс бид хүн элэгний гол гарч ирэх шинж тэмдгүүд нь юу ах вэ гэж. За энэ глюкозыг гликоген болгож хувирах хадгалах гол үүрэг гүйцэтгэдэг. За элэгэн дээр бол ерөнхийдөө хамгийн гол гар шинж тэмдгүүд баруун хайрны номон доор өвддөг, өвдөлтийн гол шинж тэмдэг гардаг. За ямар үед яг эмчэд хандаж одоо элэгний хавдар байж болчгүй гэдэг шинж тэмдэг гарч ирсэн үед эмчэд хандах вэ гэдэг. За энэ шинжүүдийг бол харуулж байна. За энэ шинж дээрээс эхлээс нь хэлээ. За мэдээж баруун хайрны номон доор хэрвээ баг зэрэгээр ингээ хөндүүрлэх, баруун хайрны номон доор нэг эвгүй орхих, за тэгээ гидэс дүүрэх, за өвдөлт маань энд ийсэн өвдөлт маань цаашбал хүзүү рүүгээ баруун талынхаа хүзүү дээшээгээ нуглам руугаа дамжиж өвдөх, мөрлүүгээ дамжиж өвдөх юм бол за мөн арьс сас шарлах, нүдний эсгэлээр шар туяа үүсэх, за энэ болохоор амархан хөхрөх, цус гарамтгай хам шинж үүсэх ийм шинжүүд. Түрүүний хичээл дээр бас хэлжсэн элэг бол ерөнхийдөө витамин К-гийн солилцоонд орцдог. Тэгэхээр элэгний үйл ажиллагаа муудах дээр амархан одоо цус гарамтгай очдог. Манайхан бол ерөнхийдөө хамраас гараад байна. Шүдэ хаад буудлаас амархан цус гарч байна. Эсвэл баг зэрэгээ ингээд юм зохиход хөхөрчдөг ийм хам шинжүүд байх юм бол эмийг яаж өгөх вэ? Эмчэд хандараа гэсэн одоо энэ шинжүүдийг бол гаргаж ирж байна. За тэгээд дараагийнх нь за эндээс ингээ харахад за мөн амархан сүлдэж ядрах. За дараагийнх нь халуурах. За дотор муугарах, бөөлчих, за хоолны дуршил алдагдах, ялангуяа баг зэргийн хоол идэл сэтгэл ханамж нь үүсчдэг ийм хам шинжүүд үүсэх юм бол одоо бас эмчэд хандах хэрэгтэй гэж байна. За шалтгаангүйгээр турах. За энд бол одоо хамгийн сүүлийнх нь энэ хамгийн чухал шинж. Хэрвээ таны өтгөн ямар нэгэн байдлаар цагаан өнгөтэй, баг зэргийн шохоодсон хэлбэртэй, өсгөл шээс чинь ямар нэгэн байдлаар юм хар хөрөнгөтэй гарч ивэл бас эмчэд хандах хэрэгтэй гэдгийг бас хэлж байна. Энэ бол одоо ерөнхийдөө элэгний хавдрын үед гарч ирэх гол шинжүүдээ. За энэ ямар үед элэгний хавдар ерөнхийдөө үүсэх шинжид гол төлөв үүсээд байна гэж. Элэгний хавдрыг ер нь юу үүсгэж гэж гол төлөв энэ дээр хамааруулж хэлэх вэ гэхээр гепатит В буюу С өвчнөр. Одоо манайхны ярьдгаар бол ерөнхийдөө би түрүүнийхээ хичээлд хэлжсэн нийт 12 төрлийн вирус эрхий дээр гаргасан. Энэс ВЦ вирусээр өвдсөн. Энэ дотроо ВЦ-гийн хоёулангаар нь өвдсөн тохиолдолд элэгний хавдар үүсэх магадлал нь илүү байдгаа гэж хэлж байна. Хэрвээ та бүхэн В юм уу С-гээр өвдсөн бол зайлшгүй ВЦ вирусаа тоолуулж эмчэд хандах хэрэгтэй. Энэ нь ялангуяа энэ дотроо С вирусээр өвдсөн өвдөлт нь элэгний хавдрыг үүсгэх магадлал нь илүү байдаг. За дараагийн хам шинжүүд за олон удаан жил одоо арх байнга тогтмол их хэмжээгээр уудаг хүмүүс элэгний хавдар үүсгэх магадлал нь өндөр байдаг. За мөн гепатит С-гээр олон жил өвдөж явж байгаа бол тэгээд тэр нь С-ээс хамааралтай элэгний гатуурд буюу цирроз үүссэн тохиолдолд энэ нь элэгний хавдар үүсгэх магадлал бас их өндөр байна гэж хэлж байна. За энэ ерөөсө хэдхэн гол шинжүүдийг хэлж чаа. За дараагийн шинж нь ямар хүмүүсүүд ерөнхийдөө элэгний хавдартай байх боломжтой вэ гэдэгт дээр бас ярьж байна. За энэ дээрээс ингээ харахад за бодис солилцооны өвчнгүүдэд энэ дотроо ерөнхийдөө маш их хэмжээний таргалттай ялангуяа хэвлийгээрээ таргалт ихтэй хүмүүсүүд, за цусндах сахарын хэмжээ ихтэй хүмүүсүүд, даралт байнга тогтмол өндөр явдаг хүмүүсүүд, за мөн триглицеридийн хэмжээ өндөр тохиолдол, мөн цусндах одоо липопротеин буюу уургийн нэвтрүүлсэн уургийн хэмжээ бага. Өөрөөр манайхаар бол уураг багтай явдсан гэдэг чинь ерөнхийдөө бол шээсээрээ ч юм уу аль нэг хэсгээр уурга алдаад байгаа хүмүүсүүдэд бас энэ уургийн түвшин бага хүмүүсүүд элэгний хавдраар өвдөх магадлалууд нь өндөр байдгаа гэдгийг бас харуулж байна. За тэгвэл дараагийнх нь бол ялангуяа элэгний хавдар үүсэх хамгийн гол юм сая өнгөрчлөө элэгний цирроз буюу элэгний гатуурал нь элэгний хавдар үүсэх хамгийн том чухал бас үүргийг гүйцэтгэнэ гэж хэлж байна. За дараагийн нэг өвчин бол ерөнхийдөө бол за энэ бол их чухал. За энэ бол
гемохроматоз гэдэг өвчин байдаг. За энэ болохоор чинь төмрийн нөөц одоо ерөнхийдөө хүний биед хэрэгцээтэй нөөцөөс төмөр хэрэгцээтэй гэдэг. Энэ цаашлбал яг энэ гемохроматоз гэдэг өвчний үед төмрийн илүүдэл нөөц үүсчдэг. Ялангуяа энэ төмрийн илүүдэл нөөцний илэг зүрх нойр улчраануудад төмрийн илүүдэл нөөц үүсээд энэ нь илэгний хавдрыг үүсэх магадлал өндөр байдаг. Ийм өвчин бас байдаг. Төмрийн нөөц илүүдэл хүний төмрөөс ингээд аваад цаашаа энэ эрхтнүүдэд төмрийн нөөц их болсноос болж энэ хавдрыг үүсэх магадлал өндөр байдаг гэдгийг бас хэлж байна. За ингээд ерөнхийдөө бол та бүхэн бас нэг гол одоо хавдар үүсэх нэг магадлал нь бол одоо манайхан бол ялангуяа монголчуудад энэ их чухал хэрэгцээтэй. Энэ доор бичснээр ингээ харахад одоо хоолны одоо хадгалтыг буруу хадгалснаас манайхан их хоолоо их одоо халааж иддэг, хонуусан хоол их иддэг те. Ийм хүмүүсүүдэд бол хоолнд одоо ямар нэгэн байдлаар мөөгөнцрийн ургалтууд үүсэж за энэ нь одоо афлатоксин буюу ийм хорт тийм бодисуудыг үүсгдэг. Идсэн одоо ямар нэгэн байдлаар хонуусан хоолд хичээл их хэмтсэн хүмүүсүүдэд л ийм бодис үүсчих нь шүү дээ. Энэ бол эдгний хавдрыг үүсэх магадлал их өндөр байна гэдгийг бас энэ одоо институт харуулж байна. За ерөнхийдөө яг ийм хэдэн гол шалтгаанууд байвал яг ийм шинж тэмдгүүд танд байвал элэгний хавдар үүсэх магадлал нь хамгийн өндөр байдаг юм шүү гэдгийг одоо энэ одоо элэгний хавдрын төв гэж мэдгэж байгаамаа гэдгийг та бүхэнд хэлье. За анхаарал тавьсанд баярлалаа. Утсан сэргийлэхийн тулд нэгдүгээр жилд нэг удаа эхотоо харуулж байгаа хэрэгтэй. Энэ бол бидний хамгийн чухал баримтлах юм. Хоёрдугаар цусны дэлгэрэнгүй шинжилгээд өрн жилдээ нэг удаа өгчих хэрэгтэй. За элэгний эсийн хавдрын шинжилгээ гэж үгүй альфа бета протеин тэрийг өгчих хэрэгтэй. За ялангуяа арх уудаг ВЦ вирустэй хүмүүс сахарын шижинтэй хүмүүсүүд бол ПИВК2 гэж шинжилгээ өгчих хэрэгтэй. Жилдээ нэг удаа. За тэгээд ерөнхийдөө энэ шинжилгээг ерөнхийдөө өгөөд гайгүй бол та айх юм байхгүй л гэж ойлгож байна. Энийг бол жилдээ 1-2 удаа өгөөд явах болно. Ерөнхийдөө бол арх уудаггүй ВЦ вирусгүй хүмүүсүүд бол тэгээд 2 жилдээ 1 удаа дөр өгөөд явах болно. Хэрвээ танд ямар нэгэн байдлаар дээрх миний ярьсан шинж тэмдэг гарвал заавал 1 жил өдөр гэхгүйгээр тэр даруй саяны шинжилгээнүүдийг өгөөд эход харуулад онцлуулад явах боломжтой. За баярлалаа эмчээ. Битүүрийн бас ярилцах цаг энэ түрээд өндөрлөж байна. За ингээд эхний удаад элэгний өвчлийн талаар мэдээлэл зөвлөгөө үзэгчтэй өглөө. За хоёр нь бол хоёулаа элэгний хавдрын талаар мэдээллийг бол сайн нилээдгүй бас дэлгэрэнгүй байдлаар дээрээс нь нэмээд маш ойлгомжтой байдлаар одоо үзэгчтэй хүргэлээ гэж бодож байна. За дараа нь одоо хоёулаас ямар сэдвийг ярилцгаа тэрийгээ бас үзэгчтэй хэлчихье тийм ээ. Дараагийн сэдв ямар сэдв байх вэ? За дараагийн сэдв нэгэн л элэгний хавдар ярьсан юм чинь одоо хажуугаар нь бас хүмүүс зүсийг хасгаад байдаг тийм. Тэгэхээр би бол дараагийн хичээл дээр зүсний чулуу, за зүсний ургацаг, зүсний хүүдийн өрөвслийн талаар бас ярьж өгье гэж бодож байна. За баярлалаа эмчээ. Тэгвэл хоёулаас дараагийнхаа дугаараар эргэн уулзаад мэдээлэл зөвлөгөөнүүд үзэгчтэй өгье. Үзэгчтэй эрхэм баян эрүүл мэнд нэвтрүүлгийн 2 дугаар хичээлээр та бүхэндээ элэгний хавдрын талаар мэдээлэл одоо зөвлөгөө эмч маань хүргэлээ. Ингээд нэвтрүүлэгтэй хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлэг маань мэдээж үлзийдэл визээр та бүхэндээ 7 хоног болгох хүргэн мөн үлзийдэл визийн доор гарч байгаа пэйж хуудасаар та бүхэн хүлээн авч үзэх боломжтой. Мөн Мөнхбаатар эмчийн пэйж хуудас бас доор байршиж байгаа учраас та бүхэн мэдээлэл зөвлөгөөгөө за мөн нэвтрүүлгүүдэд сурал хичээлүүдэд бас нөхөж үзэх боломжтой. Ингээд дараагийнхаа нэвтрүүлгээрээ эрг болцъё.